Okay. Hello guys, Батшиг байна. Миний сүүлд видео хийснээс шир утсан юм бол та. Эдгээр хамаагүй энэ паблиш хийсэн. 2018 оны 12 сарын 25. Нэнд бас нэг юм сургалтын зар шиг юм. Тэгээд тэр чигсэглээд коммент хэсгэрүү орё. Маш гоё хичээл байна. Хязгааргүй баярлалаа гинэ. Окей, хичээлийг минь үзсэнд баярлалаа. Энэ би юу зорж ирсэн бол та. Суг кодер бэ та нар геймсийн сака скит гэж мэдхүү би скитинг кодеруудын нэг байна. I don't know. Nice шууд сурмаар санагдаж байна. Дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа нь бас гоё санагдлаа. Ийм монгол хичээл их олдоод байхгүй шүү. Thanks Jeff. Thank you. Тэгээд хичээл заах уу гэж байна. Нэстэ хэрэгтэй хичээл заадаг шүү гэж байна. 2 сар юм. Номоо гаргахыг хүсэн өрөөё гэж байна. Ном маань гарна. Одоо би энэ видеон дээр номны хатлаар ярина. Би номоо яаж хийх талаар. Гэтээ ном маань бол цаасан хэлбэрээр л гарахгүй л ах. Мэдгүй цаасан хэлбэрээр хий нэг интернетээр гаргавал надаас төсөөлөн аваад байж болох юм бас тийм хэвлийн компаниуд хүсэх юм бол дэд матийн бодлоо та ёстой гоё зааж байна гинэ. Энэ дэд матийн бодлого юм бах та. Окей, whatever. Та цаашаа үргэлжлүүлэх үү? Өшөөсөн үргэлжлүүлээч please, хэрэгтэй хичээл байна. За баярлалаа, их ойлгомжтой зааж байна. Өстой ойлгохгүй байсан. Эндээс ойлголоо гэж байна. Мундаг баярлалаа. Үргэлжлэл байгаа юу гэж байна. Үргэлжлэл байгаа. Гэхдээ YouTube дээр биш. Хатантай хэрхэн холбогдох вэ гэж байна. Oh shit. Надад холбогдох юм бол ямар ч. За одоохондоо бол Facebook-оор холбогдоод болно. Миний Facebook хаяг. Юуныг яаж томруулах вэ? YouTube-лээ magnifier. Come on. Энэ Windows дээр zoomed гэж. Facebook.com Батшиг Jeff хоёрыг энийг зөв copy paste хийсэн. Хамаагүй юм байна. Will you please kill this thing? Okay. Эсвэл миний YouTube хуудсан дотор ч гэсэн Facebook-ийн линк байгаа санагдаж байна. Би шалгах юм. YouTube Jeff. Тэгээд тоодохгүй би энэ видеон дээр бол илүү дээр мэдээний талаар хэлэх гэж байна. Энэ дээр Facebook гээд энэ дээр дараа үзээ ажиллаж байна. Ажиллаж байна зөв линк байна. Окей. Дахиад коммент дараадгая. Үргэлжлэл байгаа юу? Хатантай ирэх холбогдох гоё хичээлүүд оруулаарай. Дэмждэг шүү гэж байна. Энд тэгээд 1 сарын өмнө. Нэ. Ажиллаарай энэ комментны хэрэг яг юу юм бол коммент гэдэг хичээлтэй холбоотой коммент. Бодгоод хараад зааж өгөөч гэж байна. Яг ямар бодлого юм бол second first Steam хизээ явах вэ гэж стрим хизээ явах вэ? Он гарчлаа стримээ гэж он гараад болно стрим гэж ярьсан. Анад олон нэг итгэвтэй үзчихсэн. Ирээд жаал hello анад. За тэгээд дээр нь бол дандаа хуучин коммент өгөх шиг сүүлийн хэдэн шинэ комментүүд тийм л баг шиг байна. Окей. Энэ өнгөрсөн хугацаанд би энэ өөрийнхөө одоо сайт дээр бол ажиллалаа. Тэгээд энэ хөө өөрийнхөө сайт дээр болон бас энэ
framework version 2 гэх мэт зүйлс дээр ажилласан. Энэ хүмүүс сая асуусан байсан GPO framework-ийн талаар илүү их сурахыг хүсэж байна гэдэг. Би одоо яг 3-4-ийн сургалт зохион байгуулахаар шийдсэн байна. Яг одоо энэ миний одоо энэ дээр ажиллаж байгаа энэ одоо энэ харж байгаа та нарын харж байгаа энэ сайт маань одоо энэ миний local computer дээр ажиллаж байгаа сайт. Local одоо Mac Pro Dev энэ маань бол миний local computer. Тэг яг энэ компьютер бол биш. Тэг миний Mac computer. Би энэ test гэд биш local энэ ping явуулаад үзлээ. Энэ MacBook Pro Dev.local гэдэг маань бол үнэн хэрэгтээ бол 192.168.15 гэдэг энэ миний local computer. Local сүлжээ, дотоод сүлжээ гэх юм уу та. Тэгээд энэ дотоод сүлжээнд одоо миний хажууд байгаа энэ Mac computer дээр энэ хүү сайт ажиллаж байгаа энэ бол миний developing version. Энэ дээрээс би бол одоо шууд энэ маань бол ерөнхийдөө бол одоо social coding зорилттой сайт. Энэ видео хэр удаан болж байгааг би сард эндээс би харж болох уу? Oh, come on. 6 минут. Окей. Тэгээд энэ бол би онлайн одоо өнгөрсөн хугацаанд бас Facebook-ээр хүмүүсээс аваад онлайн 3 курс хичээл заасан. Тэгээд өмнөх тэдгээрийн видео рекордуудыг би энэ компьютер дээр даатгасан байгаа. Тэгээд тэдгээрийг бол эзэж би дахиж аплод хийхгүй бах. Ер нь бол Fraps биш ээ. Эндээс би зөөцсөн юм болоо. Game records энэ миний тоглоом рекорд байгаа. Энэ одоо миний онлайн зарим тоглоомын зарим онлайн курс хичээлүүд байгаа. Окей. Энэ тикэнд оголж ирсэн бичлэг байна. Come on. Одоо энэ бол яг миний онлайн курс хичээлийн видео. Энэ видеоны рекорд харагдаж байна. 2 цаг 49 минут үргэлжилсэн энэ хичээл байна. Тэгээ үүний одоо видеоны энэ файлын хэмжээ бол аимшигтай том. 7.3 ГБ гэж. Би 7.3 ГБ видеог удаан интернеттэй газар би хэд өдөр жингөө аплод хийгээ сумаар байна. Тэгээд би энэ хүү сайтыг хийсэн. Энэ хүү сайт нь болохоор миний өөрийн одоо стриминг зорилттой сайт. Энэ сайт дотор маань бол плеер байгаа. Рекорд одоо энэ рекорд гэсэн товчлуур дээр дарангууд энэ сайт маань шууд энэ рекорд хийж эхэлнэ. Тэгээд стоп дээр дараад стоп хийж байна. Тэгээд юунаас гаднаас энэ текст эдиторыг ашиглаад одоо сургалтанд сууж байгаа хүмүүс одоо надтай холбогдсон байгаа бос янз бүрийн онлайнаар заавал сургалтанд суусан хүн байх албагүй. Одоо өөр компани инженерүүд ч юм уу би онлайнаар одоо өөр компани программистуудтай ч юм уу ер нь ямар ч хамаагүй надтай холбогдож энэ хүү сайтаар дамжиж одоо кодны талаар ярилцахыг хүсэж байгаа хүмүүс бол энэ хүү текст эдиторыг ашиглаад дундаа бид нэр шеэрлээд бүгдээр одоо нэг текст эдитор дээр зэрэг ажиллах боломжтой гэсэн үг. Тэгээд нэг текст онлайнаар одоо энэ хүү текст эдитор дээр ажиллахад нөгөө хүмүүс маань өөр юм харж байгаа проблемууд их байдаг. Энд бас тэр проблемыг би шийдсэн. Хэрвээ би одоо энд скролл гэх юм бол нөгөө хүмүүсийн дэгсэн дээр энэ текст эдит маань бас бүгдээр зэрэг скроллдог гэсэн. Би энэ текст сэлэгтлэнгүүд нөгөө хүмүүсээс миний сэлэгтлж байгаасыг харна. Би бус нөгөө хүмүүсээс сэлэгтлж байгаасыг харна. Тэгээд хүн үний 5 холбогдсон бол 5 өөр курсоор энд харагдана гэсэн үг. 5 өөр өнгөтэй ч юм уу. Тэгээд энд болж байгаа бүх зүйл маань рекорд хийгдэнэ. Энэ текст эдитер хажууд нь бас юу байгаа? Энэ миний одоо терминал. Энэ бол одоо яг миний MacBook Pro гэдэг компьютер. Энэ компьютер API-ийг үзэх юм бол бид түрүүн үзүүлээд нөгөө ping явуулаад байсан. Нөгөө 192.168.15 гэдэг IP адрестай одоо миний MacBook компьютер. Энэ компьютер дээр би маш амар. Яагаад гэвэл би энэ дээр одоо яг одоо би Windows-ийн keyboard дээр бичиж байгаа энэ дээр би бол одоо keyboard дуурж байгааг сонсож байгаа. Энэ дээр би бичгээд над тийм ч таатай биш байдаг. Тэгмээ би одоо энэ нэг холбогдоод нөгөө компьютер руу шууд Mac руу холбогдчихлоо. Одоо би шууд Mac дээрээсээ бичиж болно гэсэн. Би Mac дээр бичингүүд шууд миний Mac нөгөө компьютер дээр би одоо хамаагүй нэвтэйхэн байдаг. Надад юм бичгээд миний бүх тохиолгоо миний бүх одоо хэдэн жил хөгжүүлсэн бүх зүйлс энд байгаа. Тэгээ би одоо нөгөө компьютер дээрээсээ бичингүүд шууд энэ плеер энэ браузер дотор байгаа энэ плеер маань рекорд хийгдэнэ. Тэгээ одоо энэ одоо яг миний энэ хүү таны харж байгаа сайтны source code харагдаж байна. Энэ дотроос би одоо нэг хэсгийг нь өөрчлөлт үзүүлж жишээлх юм бол зүгээр энэ зүгээр л fan
Яг дараа нь бол гаргах. За яж би эндээс юу хүчлээ? Main. Окей. Энэ дотроос би биш. Vim frontend components main component. Окей. Эндээс би нэг зүйлийг комментыг арилгаад. Окей, save болсон. Одоо би энэ хүү сайтаа refresh хийгээд энэ changes-ыг оруулахын тулд. Одоо би дээр байгаа prepare гэсэн навчлуудад дарангууд энэ маань одоо дэлгэцэн дээр миний энэ одоо player дотор маань бол 3 ширхэг цонхоо ороод ирсэн. Энэ code mirror миний terminal гэж байна. 3 дахь нь болохоор энэ shader toy гэдэг энэ бас зөвхөн миний fan project. Одоо энэ дээр би control h дарах юм бол энэ text editor нь алга болчихно. Одоо control h дарангууд буцаад text editor нь гараад ирнэ. Тэгээ энэ маань бол live editor. Одоо би юу гэсэн үг юм бэ гэхээр би control p гэдэг дарангууд энэ маань play хийгдчихсэн. Одоо яг саяны source code би энэ дэр нэрээ тэр хэмжээг нь янзлахаа мартцсан байна. За энэ бол зүгээр debugging энэ зүгээр fan гэдэг нь хэлсэн. Яг одоо их тэнхүү сайт маань бүрэн ч бас болоог байгаа. Тэгээ тэр их яах. Одоо ингээд яг одоо энэ ард плей хийж байгаа зүйл маань GLS shader language. Тэгээд би энэ shader хэл дээр одоо OpenGL, WebGL ашиглаад одоо би энэ shader ramsж байна. Одоо би энэ дээр жишээл live code гэсэн би энэ дээр одоо код өөрчлөнгүүд би саяны код control h дараад саяны текст дээр алга болгоод background одоо энэ плей хийж байгаа зүйл маань шууд өнгө өөрчлөгдөж байгаа. Би одоо энд код өөрчлөлт эсвэл одоо дахиад тэрнийг өөрчлөлт гээ. Окей. Одоо энэ маань ногоо өнгөтэй болчихж байгаа. Энэ маань live editor. Шууд одоо OpenGL 3D graphic JS-ээр тоглож явахдаа плей хийж явахдаа одоо би код бичиж байгаа одоо миний бичиж байгаа кодыг шууд background-д рендерлж байгаа гэсэн. Одоо би энэ бичиж байгаа кодоо өөрчлөлт үзье. Boom. Тэгээд энэ шууд background нь энэ би green яри. Одоо тэгт энэ кодыг хүснээр өөрчилж болно. Жишээлбэл би энд заавал ийм юм бичгүйгээр 1 0 0 ингээ бид тэр keyboard дээр бичих гэж. Окей, ингээ background зүгээр улаан болчлоо. Одоо би дахиад тэг код editor гаргаж ирээд улаан цэгэр хоёрын нэмэнгүүд яагаан болно. Окей. Гэх мэтчлэн. За би тэгвэл энэ одоо текст саяны энэ зүйлийг буцаад ажиллахыг хүсэж байгаа юм миний рекорд хийж байгаа үед би график карта тэмцэх ажиллаулмаар байна. Тэгээ одоо энэ хүү сайт маань бол одоо ингэж тэгээд энэ хуудасаа би бас энэ юу Amazon-ы юм дээр бол одоо би ажиллуулсан байгаа. Дөнгөж сая би тэгээд бас энэ Google Analytics-ийн бас сая хийчлээ. Тэгээд та нар энэ хүү одоо хаягаар орж ирээд энэ видеонд одоо би 3 курс хичээлийн талаар ерөөхдөө одоо 3 курс хичээл заа гэж бодож байна. Тэгээд тэрийнхээ талаар би энд хамгийн анхны одоо зүгээр демо рекорд хийгээд үзсэн. Тэгээд энэ рекордууд маань бол одоо YouTube дээр рекорд хийдгээс бол ялгаатай яагаад гэхээр эдгээр маань маш жижигхэн YouTube дээр байгаа саяны тэр хэдэн зуун одоо хэдэн нэг вид 2 цаг хэдэн минутын видео full HD рекорд 7.3 ГБ болж исэн бол миний энэ плеер дээр 2 цаг 40 минутын рекорд 2 цагийн рекорд ихэд 118 МБ болж исэн. Та нар тоо бодоод үзээрэй. 1000 МБ 1 ГБ нөгөөдөг чинь бол 7300 одоо МБ гэсэн үг. 7.3 ГБ гэдэг маань 7300 МБ-ийг харьцах нь 100 МБ. Тэгэхээр би одоо миний сайтн дээр идэж байгаа рекордууд маш жоохон файл хэмжээтэй. Тэгээд дээр нь маш high quality. Энэ нэг 4K дэлгэц, 8K дэлгэц, ямар ч аврал том дэлгэцэн дээр үзсэн бай. Энэ хязгаар чанар алдахгүй. Одоо энэ YouTube-ийн видеонууд дээр энэ full одоо энэ HD хагас HD одоо 480, 360, 240, 244 юу гэх мэтчлээ одоо энэ resolution-ууд байдаг. Интернетийн хурдан удаашрах юм бол нөгөө плеер маань одоо 240 болгоцсон нөгөө жижиг хэмжээтэй файлаа request хийдэг одоо сүлжээгээр.
Тэгээд жижиг хэмжээтэй файл татж авангууд бидний үзчихсэн видео маань гинт чанаргүй болоод YouTube дээр айгүй онцгүй болдог та нар мэдчихэж байгаа. Миний энэ хүү сайтн дээр бол одоо хизээч тийм юм болохгүй. Яагаад тэгэхээр энэ маань болохоор дэлгэцийг пикселээр рекорд хийдэггүй. Түрүүний энэ авраг файлууд бол эдгээр дэлгэцийг дандаа пикселээр рекорд хийж байгаа. Энд болохоор пикселээр рекорд хийхгүй. Зөвхөн хаана юу өөрчлөгдсөн, хизээ хаана юу өөрчлөгдсөн тэд мэдээллүүдийг л хадгалж байгаа. Яг одоо энэ юм дээр бол би 3 видео одоо ингээд тавьсан. JavaScript анхан шатны курсчил энэгээр би юу заах вэ гэдэг. Одоо энэ нь бол ажинхтэй энэ плеер маань энэ плеер дээр бол зөндөө одоо дутуу юмуд байгаа гэхдээ тэдгээр би одоохондоо санаж байхгүй. Эхний ээлжинд одоо үүнийг ашиглаад сургууль зохион байгуулах боломжтой болцсон гэж би бол одоо бодож байна. Плеер маань асуудалгүй ажиллаж байгаа. Яг асуудал бас рекорд хийж байна. Тэгээд тэр л одоо чухал. Дараа нь би параметр бод бос зүйл бол явцын дунд садсаа явчихна. 15 минут. Энэ файл маань одоо 15 болж байгаа. 15 файлыг YouTube руу аплод хийх гэхээр болчтой. Тэгээд би энд одоо энд харах юм бол та нар энд бол 40 минутын рекорд хийсэн байна. Энэ 40 минутын рекорд хичнээн хэмжээтэй файл гэхээр бодоод байна. Яг бодоод гэж би энэ юунаас шууд харчих болно. Компьютероос одоо би саяны файлын рекорд энэ юугаас хэвлэг байна. Refresh JLS shader гэдэг цагийг тэр мэн дараа нь удахгүй би ирээдүйд магадгүй shader-ийн дотор л заахыг хүсэх юм бол саяны юу ашиглаж магадгүй ингэж та зүгээр фан хийсэн. Яг одоо би саяны 40 минутын рекордыг хараад public seasons бро хамгийн сүүлийн энэ 10 сарын 1-ний сая рекорд хийсэн тэр фолдер. Энэ дотор орж ирээ харах юм бол та нар энэ media mp3 гэдэг 37 МБ хэмжээтэй mp3 байгаа. Энэ л хамгийн том файл нь. Бус нь бол их жоохон гэж ойлгож байна. Яг видео маань одоо хэмжээтэй total size 9 МБ гинэ 40 минутын рекордын видео 9 МБ. Тийм учраас би энэ хүү сайтаа бол одоо хийсэн дээр ашиглаад би одоо хүснээр чөлөөтэй рекорд хийж болно. Ерөөсөө видеоны чанартай санаа зовох шаардлагагүй. Яг тэр видеоны чанар маань үргэлж хаяа байна. Гэхдээ одоо энэ хүү сайт маань одоохондоо бол мобайл болон таблет жижиг скринүүдэд одоохондоо зориулагдж чигдэг байгаа. Зөвхөн десктоп вершн дээр голчлон би бол ерөнхийдөө G4 framework тэгээ энэ плеер дээр ажилласан. Одоо энэ плеер маань бол асуудал болчлоо. Тэгээ G4 framework-ийн маань бас version 2 гэдэг дээр би ажилласан. Тэгээ G4 framework-ийн version 2 маань одоо бас юу тэгээ G4 одоо framework-ийн version 2 маань одоо бас юу болж байна. Одоо тун удахгүй publish хийхэд баг бэлэн болж байна. Гэхдээ одоо энэ нэг модуль нутуу үлдсэн байгаа. G4 router гэдэг. Тэр G4 router гэдэг модулыг би энэ хоёр дахь курс хичээл болох энэ single page application гэдэг энэ курс хичээлээрээ би одоо сурагч нартайгаа хамтдаа хийн. Тэгээд G4 framework-оо шууд publish хийнэ гэсэн үг. Тэгээд түүний дараа би G4 framework-ийн сургалтуудыг зохион байгуулах гэх мэтчлэн болох бах. Тэгээ энэ хүү сайтн дээр миний ирээдүйд одоо энэ би өөрийнхөө сайт маань одоо энэ сургалтаа зохион байгуулах үеэр энэ сайт маань одоо жигнэс ажилд орно. Тэгээд энэ чат мат бүх зүйлсүүд ажилд орж эхэлнэ. Одоохондоо л эдгээр зүгээр темплейт байгаа. Яг одоо энэ ажиллаж байгаа энэ URL-ийг би доор description дээр тавьчихна. Энэ бол одоо Amazon-ы сервер дээр байгаа зүгээр static file. Энэ бол одоо жинхэнэ сервер бол биш. Ямар сервергүйгээр ажиллаж байгаа гэж бодож байна. Amazon дээр би одоо өөрийнхөө серверийг бол байрлуулж чадахгүй, програмыг ажиллаж чадахгүй. Нэгсэн би одоо энэ сайтын ping-ийг болоод IP-г нөтгөө. Энэ одоо харах юм бол та нар харж байгаа 151 101.77.78 гэдэг энэ бол одоо яг read IP. Энэ маань бол одоо жинхэнэ интернетэд ажиллаж байгаа зүйл. Тэгэнгүүт би одоо интернетээс салгаад та нарт нэг юм харуулъя. Сүлжээ рүү ороод би одоо network карта disable хийчлээ. Одоо дахиад би ping явуулахгүй үзье. Одоо шууд тэр дороо ярьж зааж байна. Би олохгүй байна энэ domain-ийг гээд. Одоо би Google руу орохгүй үзье. google.com. Тэгээ одоо энэ уншаад энэ бол
интернет бол байхгүй болсон. Тэгвэл би одоо энэ сайтн дээр рефреш хий. Энэ сайт маань бол ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Гэтэ энэ видеонууд минь одоох нь бол плей хийхгүй. Би инспектор төлөө гаргаж ирээд network. Тийм одоо энд бол аль хэдийн гомдлоод эхэлсэн энд бол нөлөө олохгүй. Би team font олохгүй байна гэх мэтсэн. Гэтэ та нар нэг харж байгаа бол энэ сайт маань интернет рүү ч гэсэн ажиллаж байгаа. Упс би энд юуг нь янзлсан юм болоо. Яагаад тэнхтэй төглөө? Яа тийм энэ копи энэ одоо локал хост дээр энэ чинь нэрээ бас ичээний developing version энэ одоо нэр ажиллахгүй байна. Тийм энэ бол тэр дараа яараа зааглаж ингэдэг багинг developing энэ маань яагаад ингэдэг вүлээ гэхээр сонирн биш шүү network. Тэгэхээр энэ зүйлсийг би одоо энэ видеон дээр ярьж цаг удаан болгомоор энэ фонт эдгээр зүйлс олдох л ёстой одоо. Энд хардаг. Магадгүй би эдгээрийг би эдгээрийг дараа нь засчих байх. Дуудахгүй та нарыг үзэхэд. Миний хэлсэн санаа болохоор энэ сайт маань болохоор интернетгүй үед ч гэсэн ажиллана. Гэхдээ та нар нэг марах юм бол одоо яг энэ баталгаа нь бол аль ижид юм байж гэн. Интернетгүй байхад энэ маань бусад одоо зөндөө олон файлуудаа бол олчихсан байна. Доор энэ failed гэсэн эдгээр бол олдохгүй байгаа гэдэг. Тэдгээр бол хамаагүй. Тэгвэл энэ бус зөндөө олон файлууд олцсон байна. Library.js гэдэг файл нь чинь library.js, application.js одоо гэдэг main хуудас маш олон зүйлс нь асуудлууд логод хийцэн байна. Тэгээ background нүртэл одоо энэ харант олцсон. Тэгсэн би энийг ажилд орлоод таадгая. Сайд нэр refresh хийж үзнэ. Тэгэхээр та нар энэ фонтуудаа сэвлэхгүй байгаа юм биш үү? Ерөнхийдөө бол энэ сайт маань яг жинхнээс ажилд орохдоо видеонуудыг хүртэл watch later гэдэг та нар дараа нь браузер дотроос хадгалдаг болж болно. Энэ сайтны талаар бас ярих юм зөндөө их вэ гэхдээ яг энэ видеон дээр би яриа дахиад удаан болгомоор байна энэ видео. Тэгэхгүй дахиад аплод хийх гэж жилийн юм болно, бүтэн жилийн юм болно. Та нар тэгээ энэ доор линкээр ороод хэрвээ миний одоо энэ 3 сургалтанд суухыг хүсэж байгаа бол 3 курс хичээл байгаа. Энэ 3 курс хичээлээр яг юу заах вэ гэдэг зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг үзэх хүсэж байгаа. Энэ доорх линкээр ороод энэ сайт руу ороод энэ линкүүдээр дараад үзээрэй. Тэгээ энэ хүү сайт маань ихтэй бити гар утсан юм уу таблетнаас бити үзээрэй гэж хэлмээр. Орчин үеийн браузер Google Chrome-оос үзээрэй. Энэ хүү дэм маань одоохондоо зөвхөн ганцхан десктоп version. Тэгээд Google Chrome дээр л одоохондоо зориулсан байгаа. Тэгээд ирээдүйд явцсан нь бол энийг би хөгжүүлээ явуучих واخ. Тэ одоо өөр юу ярих вэ? Тэгээ өөр одоо нэг яриад байгаа байхгүй. Тэгээ түүний нэг коммент байсан. Номоо гаргахыг хүсэж байна гэдэг. Миний ном маань бол энэ хүү сайтн дээр гарна. Миний ном маань уншдгаар биш үздгээр бол гарах бах. Тэгээд тэ номнууд маань бол одоо яг энэ сайт маань бол ажилд ороод ирэх үед би өөрөө тэгээд магадгүй стрим ч гэсэн хийнэ байх гэж бодож байна. Одоогоор бол надад энэ хүү эхлээд бол энэ сайт бол жинхэнэ сервер дээр яад ажиллаж байгаа сервер програмтай бол хамгийн ихэнд ажилд оруулахыг хүсэж байна. Чат матын ажилд оруулаад. Тэгэхгүй бол одоо энэ Amazon дээр байгаа энэ одоо демо маань бол ямар ч сервергүйгээр ажиллаж байгаа. Тэ одоо тэгээд энэ хүү тэ одоо ерөөхдөө өөр яриад авах юм бол баг байхгүй байх гэж бодож байна. Би ерөөхдөө болчлоо. Тэгээд яг энэ плеерийг үзэж байгаад баг зэрэг энэ гэхдээ би сая энэ видеоны рекорд хийсэн зүйлсээ эргээд харсан чинь бас эндээс ойлгоод айгүй хэцүү рекордод хийсэн юм байна гэж бодсон. Тэгэхээр та нар яаж ойлгоод үзчихье хичээрээ. Яг юу хэцүүсэн бэ гэсэн чинь би яг нэг өөрөө чихнэрээ гарч ирээ одоо зааж исэн бол хамаагүй амар. Одоо яг энэ жишээл би энэ бичлэг дээр бол маусаараа ч юм уу ингээд зэрэг зааж чинь. Эсвэл би миний өмнөх стримийн дээр бол бид нэг зурдаг байсан. Тэр маань нэг л пен гэдэг төлөв байгаа хаа. Тийм. Би өөрөө доор нь веб камера ажиллуулчаал тэгээд зураал тэгээ заахад бол хамаагүй ойлгомжтой болж исэн. Энэ хүү сайтн дотор маань одоохондоо би өөрөө нэг зурхгүйгээр шууд нүдэрээ хараад тэгээ энэ ярьцсан. Тэгээ энэ гэж яг юуг нь яриад байгаа. Жохо ойлгомжгүй. Тэгсэн мэт заримдаа миний ам дүүс хоёр нь бас зөрөөд байгаа юм шиг тийм жоохон хэцүү рекорд хийсэн байна гэж би бас нарсан. Тэгэхээр дахиж рекорд хиймээр байна.
Тэгэл би энийг ингээд дэлгэсэн дээрээ шууд зурдаг байсан. Энэ сайтн дээрээ би бас энэ зурдаг төлөвийг нь бол хийн. Тэрнийг бол дараа нь өөр нэг курс чилээрээ нартайгаа ч юм уу хамтдаа явах бах. Эхний ээлжинд бол их тэр бол том проблем гэж бол би бодохгүй. Тэгээд энэ плеер дотроо би шууд зурдаг болно. Энэ дотроо презентацийн ажилладаг болно. Энэ дотроо шууд скринээ шеэрлдэг болно. Энэ дотор их олон юм би бол нэмэгдэх болно. Түрүүнд би тарсан зүгээр фан гэдэг 3D одоо shader live editor харуулсан. Тэр мөн шууд одоо live-аар код бичмэд артталт нь 3D rendering хийжсэн. Миний бичсэн кодыг шууд live-аар би түрүүн түнэл үзүүлээд өнгийн салж харуулад байсан. За жаа энд би нэг зүйлийг харагдах. Би энэ зүйлийг засах хэрэгтэй байна. Энэ маань миний фонтуудыг сэвэлж авахгүй байна. Ийм байна. За яг би тэрний дараа миний видеог дууссаны дараа засчихна. Өөр яриад ах юм байхгүй дээ гэж бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол миний ирээдүйд бол би YouTube дээр нэг хичээлүүд хийхгүй бах. Тэгээ YouTube дээр бүр огт YouTube бол ордоос амигүй хайчихгүй дээ. Хаяа нэг юм хийгээд байлгүй. Гэхдээ миний яг жинхэнэ хичээлүүд бол одоо би өөрийнхөө сайтн дээр өөрийнхөө одоо яг хүснээрээ хайггүй лээ тий. Тэгээд удаан интернет маш одоо чанартай юг маш жижигхэн файлтайгаар тэгээд стрим хийх болно. Тэгээд энэ одоо би одоо YouTube руу full HD стрим хийхэд бол надад дорж 6 мегагийн хамгийн багаар бодоход 6 мегагийн аплод интернет хурд хэрэгтэй. Тэгээд би бол өнгөрсөн онд бол яг стрим хийхдээ бол 10 мегагийн аплод хурдтай интернетээс стрим хийжсэн. Яг би энэ сайтанд одоо өөрийнхөө энэ сайтн дотор бол би айл болгонд байгаа 20 мянган интернет гин бол чөлөөтэй. Кафед ороод би кафе удаан интернетээс ч гэсэн би стрим хийх боломжтой. Тэгээ тэр удаа интернет тасарсан байхад үргэлж миний энэ стрим маань одоо бүх зүйл маань бол рекорд хийгдэнэ. Браузер дээр рекорд хийгээд дараа нь интернеттэй болонгод браузер маань шууд сервер рүү явуулчихна. Тийм учраас энд ямар ч алдагдaltaгүйгээр бүх зүйл маань рекорд хийгдэх болно. Тэгээд би энэ өөрийнхөө сайтанд ашиглаж одоо би рекорд хийж өөрийнхөө юугаар хичээлээ заахыг хүсэж байгаа. Тэгээд энэ дотор бол зурдаг дүүс одоо яг скрин шеэр веб камер маш олон зүйлс энэ дотор нэмэгд. Энэ сайт маань өөрөө шууд видео кол бас хийдэг. Энэ create season, join season гэдэг тэр одоо би хоёр маусаараа би харлаад байна. Энэ ингэж ярихад үнэхээр хэцүү юм билээ. Би яс түрний видео гарсан. Энэ гэж яриад байдаг гэснээр дараа видеого үзэнгүүд энэ гэж яг юу алийг хэлээд байгаа юм тэр нээр ойлгомжгүй. Би одоо зөв. Яг одоо энэ create season, join season гэсэн баатан байна. Би яг онлайн одоо энэ сайт маань ажилд ороод сургалт маань ихэд бол би класс анги гэдэг нэг юм үүсгэн. Тэгээд энэ дотор create season гэдэг би одоо энэ хүмүүс яг энэ сайт маань орж ирээд одоо users-тэй болж эхэлнэ. Тэгээд энэ хүмүүс миний энэ одоо хичээл рүү орж ирэх боломжтой гэдээ би тавьчихна. Тэнгүүд нөгөө нэг сургалтын суучгаанаас маань орж ирээд шууд join гэж дарангууд нэг хүмүүс нь шууд видео кол одоо аудио кол бүх зүйл одоо энэ коннектыг ороод ирнэ гэсэн үг. Тэгээ видео кол, аудио кол бидний яриа, энэ текстийг бичигдчихсэн зүйл, бидний бичсэн код бүх зүйл одоо рекорд хийгдэнэ, бүх зүйл архивлэгдэж үлдэнэ. Тэгээ одоо энэ л одоо миний энэ видеон дээр ярихыг хүссэн зүйл байлаа. Маань 30 минут болж байна. За үүгээр би энэ видеого дуусгая. Тэгээд миний одоо энэ 3 сургалтанд суухыг хүсэж байгаа хүмүүс байгаа. Энэ 3 сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол доор description дээр байгаа линкэн дээр дараад миний Amazon дээр байгаа энэ демо хуудас руу ороод тэгээд би түрүүнд хэлсэн. Энэ маань бол одоохондоо бол зөвхөн desktop version байгаа. Тэгээд та нар desktop компьютероос оросож хүсэж байна. Яг тэр mobile юм уу таблетнээс орох юм бол та нар л юм үзэж чадахгүй бах. Яг тэр би тэрний дизайнээс юун дээр нь одоохондоо ажиллаг байгаа. Тэр бол багтын чухал зүйл биш. Эхний ээлжинд бол миний хамгийн чухал зүйл маань болохоор энэ плеер маань ажилладаг болох. Тэгээ рекорд хийдэг болох. Тэгээ энэ GIMP framework гэх мэтчлэн зүйлс маань байгаа. Тэгээ энэ сайт маань бол бүгдээ GIMP framework дээр хийгдсэн. Нэг progressive web application гэж нэрлэдэг. Энэ progressive web application гэдэг энэ маань яг сүүл одоо яг энэ маань жигдэрээд энэ сайт маань бүхэлдээ ер нь бүтэн болоод ирэх үедээ бол гар утсан дээр яг гар утсны аппликейшн шиг ажиллана. Таблет гэдэг бүх зүйл төр
Одоо дээр харах юм бол тэр install гэдэг одоо энэ төвчлөр байна. Одоо энэ бол би энэ install гэдэг нь одоо дараа desktop компьютер дээр юу болохыг харуулъя. Тэнгүүд одоо ми desktop дээр watch me code ингээд одоо энэ юу icon гараад ирж байна. Тэрэн дээр дарангууд одоо шууд энэ аппликейшн ажиллана гэсэн үг. Энэ дотор ямар ч URL байхгүй. Энэ маань одоо яг л гар утасны аппликейшн эднэр бол яг ингэж харагдана. Full screen. Desktop дээр болохоор энэ бас ингэж харагдана. Desktop. Тэгээ энэ маань болохоор интернетгүй байсан ч гэсэн ажиллана. Энэ бол веб аппликейшн гэсэн мөртлөө интернетгүй байсан ч гэсэн ажиллана гэсэн үг. Энэ сайт маань бүгдээ G4 framework дээр хийгдсэн. G4 framework-ны одоо version 2 дээр хийгдсэн. Сая би өнгөрсөн хугацаанд бол G4 framework version 2. Тэгээ энэ хүү сайт энэ player эдгээр зүйлс дээр би бол өнгөрсөн одоо сүүлийн 3-4 сар бол ажиллалаа. Тэгээд одоо энэ видео минь үзсэн хүмүүс баярлалаа. Тэгээд энэ сургалтанд суухыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол надтай тэр Facebook-ээр холбогдож орой мессеж чи үлдээчих болно. Өөр одоо ярихыг хүсэж байгаа зүйл юу вэ? За би нөгөө сайт олох болсон уу? Нөгөө сайт маань эндээс нэр байхгүй болсон ба шүү дээ. Сайн нэг инсталлцсанаас олж. Окей. Окей. Одоо би тэр инсталлцснаа буцаад энэ маань зүгээр дараа нь бидээ debug хийхэд надад төгтөд тийм учраас би эндээс би нэг одоо яаж инсталл гэх юм бол uninstall гэдэг энэ remove гэснээс болооч. Окей. Тэгээд одоо доор хагаад линк дээр дараад энэ эдгээр дээр үзээд одоо энэ 3 курс хичээл маань ямар зорилттой энэ 3 курс хичээлээр юу заах вэ гэдэг зүйлээр би бол энэ эдгээр дээр ярьчихсан байгаа. Тэгээд дараа уулзлаа баяр та.